Горький нэрмжит хүүхэд залуучуудын киноны төв студ. Гол дүрд Алина Покровская, Георгий Юматов, Василий Лановой нар тоглолоо. Офицерууд. Өдөлмөрч ухамсар. Ажилчин тариачны сахилга бат. Дэлхийн хувьсгалд үнэмч байж мөн цагийн байдлыг зөв ойлгон бодлогонд онцлон үзүүлсэн сонсогч Алексей Трофимовыг хувьсгалын улаан шалбуурм дээр шагн сугаа. Баярлалаа. Зүгээрээ. Өнөөдөр Моцартын бүтээлүүдийн концерт тоглон тасалбарын үн хямдхан хүн бүр нэг хэрчим түлээг сайн дураараа заавал авчрах болзолтой. Киноцоолыг бичсэн Борис Васильев, Кирилл Рафапорт, ерөнхий найруулагч Владимир Роговой, ерөнхий зураглаач Михаил Крилов, ерөнхий зураач Михаил Фишгойд, хөгжмийн зохиолч Хозат. Дөрүүдэд эхнэрээ яах гэж авчираа. Манайха 300 зэрэг дайчин, нийтийн барь, нийтийн халуун устай газар. Гэхдээ нөхөр дарга дагалдах хүмүүс бас 3 хоногийн чөлөө өгье. Хот руу хүргэж өг. Бурхан. Үнэхээр Москваас ирсэн гэж үү те? Магабет хаан чөтгөрийн хавцал дээр чиж. Мариндо. Аруудын цамхаг дээр пулемет руу очив. Харин тааш явна.
Санаа зовлтгүй. Маш их баярлалаа. Бүх юм сайхан байна. Сайн боддог уу? Хувьсгалын улаан шалбар өндөр шагнагдж байсан нөхөр дарга. Үйлдвэрээс шууд офицерын курс дийлсэн үү? Комсомолоос тэгж тушаасан. Гэрэл хийч бас танд комсомол тушаасан уу? За зүгээр дээ. Энэ бол таны хувийн асуудал. Харин мэрэгжлийн бол тушаалаар биш, харин зүрхсэтгэхээр сонгох хэрэгтэй. Энийг ямар мэрэгжил гэх юм бэ? Энэ зүгээр ийм алба байх. Тэгээд та тэгээд хэр удаан зүгээр л алба хаах гэж байна. Дэлхийн хувьсгалыг ялалтанд хүртэх тэгээд дараа нь багш болно. Харин би өөрийнхөө ажлаар насан туршдаа бахархаж ирсэн. Миний аавч өвөөч бас бахархдаг байсан. Бусд нь хөрөнгө баялаг цал хэрмээрээ бахархдаг байсан бол харин бид мэрэгжлээрээ бахархаж ирсэн. Ямар мэрэгжил юм? Их орноо хамгаалах. Тийм мэрэгжил байдлын салаан дарга. За, бүх юм бүтэмжтэй. Бид Магомед хааныг барьсан. Одоо би тэр навчтай тооцоо бодноо. Чи бол жинхэнэ баатар. Бид танилцж амжаагүй. Ива. Люба. Баярлалаа. Энэ миний нөхөр. Энийг би ойлгосон. Нийтгүр салаан дарга Врава. Анзаарсан. Ваня. Алексей. Архи. Крим, арчуулаад. Би баригдаж хүлэгдсэн ч миний хүү адаас байт хэрэгчлөөтөөс тэрнтэй хамт 5,000 мордон дайчин би. Тэдний цээрлүүлэхийд та нар дээр буух болно. Буруу номд нь ногтоо гэж тэр хэллээ. Буруу орчлоод байх юм. Хачи юм да. Чи яаж мэдсэн юм? Энд удаан амьдрал энэ байцгааг мэддэг болно. Сайхан мэдэрэй чи. Тэр бас мачууд таны судлахыг оролдвол таны тэр доорн буудаж ялах болно. Газар дээр нь шүү. Орчуул. Тэр ойлгож байгаа. Аваад яв. Яваач. Яасан тийм чухал хүн үү? Микробашийн засрашгүй дээр юм чинь байна. Садан дарга Врава. Дахиад загнуулах нь. Зэрэгт. Номхон. Нөхөд удаан цэргүүдээ зөвлөлт засгийн эвлэршгүй дайсан. Завтаа дээрэмчин Магомед хааныг баривчилсан та бүхнийг цаашаа тэмдэглэж байна. Алёша. Би үнэхээр гэртээ харсан дээр юм. Чи намайг гар тэргийн хэлсүүлээд өгч. Би Москва очиж тал огт боохгүй. Бас бидэнд амьдрах газар чалга. За яах. Тэгээ. Ороод ярилцаж шаардъя. Маргааш. Чи маргааш гэж хойшлуулах хэрэггүй.
Одоо ч шаард. Одоо орно. Тэгэд очиж. Очлоо. Очиж. Очно. Нөхөр дарга элдэхийг зөвшөөрнө чимээгүй. Цэргүүд унтаж байна. Миний буруу. Би асуух гэсэн. Сонсч байна. Би аль салаа хүлээж авах уу? Одоохон тайлэгч бишээ. Садан дараа Воровагийн мэдлэлд оч. Мэдлээ. Та хоёр юунд суугаад байна? Орж амраач. Форнд та хоёрт булан гаргачихсан. За тэр харав уу? Очиж ярилцаад бүжчихлээ. Сайн байна уу? Сайн байна уу? Нөхөр дарга. Ухаангийн нөгөө үзүүртач баруун талд нь. Ойлгомжтой. Юу гэнэ? Гайхалтай юм аа. Дажгүй шүү. Амьдэрч болно. Яасан? Нөхнөд. Сайн бодсон байна шүү. Салаан дарга цэргийн албан 1-р хуульвал сахилга бат. Харин та өнөөдөр тэрний зөрчсөн. Сумын тушаалгүйгээр аваад явчихсан. Тагнаж судлалгүйгээр. Яг Петрович Горбаши дахиад хийлийн чанар зүгтчихсэн шүү дээ. Харин та толгойг болж магадгүй байсан. Зүгээр хором хүртэл идэгч юм. Эдгэх нэг юм шүү. Тэд хэдэн мянган хүнтэй. Харин бид 300 хүнтэй. 300 та гэхдээ ямар гэж бодох. Дарга хүн бодох үүрэгтэй. Ойлгож байна уу? Зүгээр л сэлэм эргүүлэх биш. Яасан салаан дарга? Шинэ газар нойр хүрэхгүй байна уу? Зүгээрээ. Та нарын бүх амьдрал өмнө чинь байна. Зөвхөн дуудсан цагт дарга дээр ордог болчихно гайгүй. Сайхан амраарай. Суугач. Мундаг юм аа. Дарга хүн бодох хэрэгтэй. Зүгээр л сэлэм эргүүлэх биш, харин бодох. Биний дөнгөж сая сонссон. Энэ хүндээ гэхэд манай байдал маш хүнд байна. Магомед хааны төлөө тэд биднийг уучлахгүй. Тэгэхэд би яах вэ, Иван? Мэдэхгүй. Эхнэрээ буцаасан зөв үү? Чиний хөөрөж шүү дээ. Яасан? Үлднэ.
Та яаж угаад эмэгтэйг алдчихдаг вүлээ? Жаахан зөөр мөлчиж. Миний буруу. Баривчил. Мэдлээ. Алти. Кремиг надад дээр. Мэдлээ. Крем, дараг дуудаж байна. Дуудсан уу дарга? Яах гэж дуудав? Эмэгтэй хаана байна? Ямар эмэгтэй? Эмэгтэй юу? Крем. Аяр, тавшир. Бодож ал. Үгүй. Үгүйдэгч. Битгий бодож. Үгүйдэгч. Битгий хатаач. Юу дарга би бүгдийг хэрэг. Битгий бодож штэ. Би бүгдийг хэлээ. Эмэгтэйг гэгэн хаачиг батгсанд нуусан. Yanku Kostiada. Daşın anlatından görünüm şollu verin. Yıkıcı gelip atıp koyuyordum verin. İkverini de yatıyor. Yankos. Ayrılmıyordum. Çöp verim yuttum. Anlatın burayla. Verim mi var efendim abi? Olmayacak ha. Lan ya. Ya karayalısın. Ya yan takadını. Bu konuda sana yeter alırlar. Çoğu yüzden tanıdıklar. Adamlar. Yağday ağır. Sonuç içine bilin edecek vadimiz yok. Başka vur koşuna yok. Biz koşunup gider yani. Hiç fırlat eder yani işimiz de yok. Doğru. Tuğan hanım yani. Senin o yılap. Kara örük. Крем буцаад. Буцаад. Алексей, крем зогсчихлаа. Зос. Найдад отлт. Гидэргээ хурдл. Дахиараа. Буудаж болохгүй. Амдаар нь гарна шүү. Аадгүй. Хатан цараа дагсаа. Дахиараа би тэднийг саатуудыг. Маа. Алёша! Yere düştün mü? Ünlü gözünde o takar. Hayır şu kadar kutkalım alarsa. Ay ne benim oğlum. За яасан гараава. Ярих юм байна уу? Би орчуулаад байгаа. Хавцлуу дахиараа. Май. Наад.
Розын дараа Георгий Петрович талархан дурслав. Цэрэг дайчдаас нь 1915 он. Өртөө хол байна уу? Өгнө. Өртөө хол уу гэж байна. Англи өртөө 3 цагийн дараа. Аратна амжихгүй. Эмч ярахтай хэрэгтэй байна. 17 дугаар сүрсэгтэр баган чамдэрх юм аа. Зовсон үстэй. Мэрх байхгүй. Яадаг юм уу? Юу вэ? 17 дугаар зүрхлэгдэр хур таснаа. Баг эмчийг заагаад өгөөрэй. Айлваа гадаад. Яасан бол? Яасан бодоо гэж байна. Төтгөр бөөмдөө. Түй чамаг. Гриша, дахиад ирж байна. Зүүн 29 дугаар гал тэрэг. Найдуу, нүгэж, нөө. Наач юм да, цагаас өмнө шүү. Юу болох юм сандам бэ? Бороо орох байх. Нүү эмчгүй. Одоо аль нү? Амад яв. Мэдээ. Түргэлээ. Малгайгаа мартваа. Салхин сөхөж шүү. Энийг өнгөрөө. Одоо энэ рүү. Яваарай. Нам өртөө. Тэр гомдчихсан бол яана. Гомдчихвол бид яаж чадах вэ? Чимээгүй. Та хэн нүгээр? Нөхөр, хэнгэнэ? Нөхөр нь нөхөр үү тэгвэл ийм юм болж байна. Эндээс яв. Хаашаа? Гараач. Яасан? Хөөч. Хаашаа гин шүү. Тэгвэл гомдчихж. Ус хадаас нь ямаа да. Алив галаагч. Сэвэрхээ жиролдох уу? Аснаа манайд бүхэн болсон. Бүгд олдно нэрэн шүү. Тэгж шүүрх ямар хэрэг байна. Шүүрч аваад гарч ирнэ. Би даам гарчаад хожиж амжихгүйсэн. Би ч тусмаа сайн гэж бодсон юм. Эртгэн шүү. Хасаг ирмэн цагаасаа эрт. Иймэл гал тэрэнүүд ирдэг байх. Юу шүүрч аваад л зүгээр. Захихэр ийм болох нь байна. Ади бүгдээрээ эндээс зайлцгаа. Хаашаа гэх юм тийшэд байхгүй юу та. Хаашаа гэдэг нь энэ мэднэ. Алекс, бид хайж хож байна. Тээвэр дээр үү? Бүгд тээвэр дүү, марш. Түргэд хөдөлж үз. Яасан удаа юм бэ? Бушуулаачтай. Авирцгаа түргэд. Баян хураа аваарай. Димитрич, чөтгөргөж. Мэдээ дээрээ юу гэж байгааг мэдээ. Хүү тэрвэл дах явах. За.
За яхаа чи удахгүй жинхэнэ нэр хүн болох нь цэрэг үтсний аваа гэж амгаалах болно. Чамд сайхан байгальдаа чи хаашаа явж байгаа билээ гэтэл бэж. Тэр юм дээ чамд гэр бүл бий бааш явна. Аз жаргал шүү дээ. Хэрэг өчир хүнд гэдгийг ойлгож байна уу? Бидэнд эмээ байхгүй. Эмээгүйгээр яаж өсгөх вүлээ? Үгүй нөө бий бааш өсгөх чинь. Тэр хасаг гэр төрвөл Баяжаа цагаан идам хурцгэн. яа тийм охинч бас сайхан штэ. Тэр чамд ачгүй төрүүлж өгнө. Ойлгож байна уу? Бид нэрийг бэлдчихсэн байгаа. Георги гэж. Юу нэ манай самгийн даргаыг тусаж юу? Яасан? Яг бокс руу атгачихлаа. Аяаха. Хүү. Хасаг гэр төрчээ. Ах дүүнрэ дарга хүүтэй боллоо. Сайн байна дарга. Ванечка, браво. Сайн уу? Чимээгүй сэрээч. За яаж явах амьдарч ажил төрсөн да. Хүйт. Амар хөт юм байна. Чи дахиад үгүй явчихсан тасанд хүрээгүй байлээ. Би хоцорч байсан. Хотлоор. Би хэлсэн шүү дээ. Унцаар л байгаа биз дээ. Зөвөө хүн унтаж ухтаал өсдөг юм гэсэн. Малгайгаар ширээн дээрээс аваач. Аяш энэ юу вэ? Бош. Дадаачтай. Дарга нарын эхнэрүүдэд борш чанаж өгөө гэж хамсаар тушаасан. Жинхэнэ дадаачдын борш шүү. Халуун дээр нэгчих. Нүур салга. Зүгээр 3 хоног тэсгээс аргагүй. Авчирна гэсэн. Любаша, миний томсоол хаана вэ? Алдар дор. Иван минь дамжуулсан. Дахиад ирж ханахгүй гэсэн. Улаан болон суужсан хичээлээд автаж байгаа. Сөхөрч унтлаа. Энд мах вэ штэ Алёша. Мах би тэгээд үгэж Эхнэрүүдэд махны норм байх. байгаа. Хөхөл хүүхдтэй эхчүүдэд өгөх ёстой. Эдэд. Идэхгүй. Эдээ. Любашенька, андгали, бийцэн. Нэрэш. Ванькагийн хоолыг хуваагаад идчихсэн. Идчих. Би чадахгүй Алёша. Чадна. Чи хүүгээ хооллох ёстой. Хой, аяа, хүүхэд айлгуулчихлаа. За. Захаа бичээрэй.
Хааш нь? Улаан арим Трофимовт. Зөв хаяг шүү. Би бичихгүй. Яагаад? Би захинд дургүй. Харин тань хааш нь бичих вэ, Ваничка? Москва академи руу. Яг зөв хаяг байна. За яах вэ? Энэ Егор вэ? Харин ачхүүгээ Иван гэж нэрлээрэй. Иван шүү. Сансноо. Ванька гэрээ. Эти би явлаа. Чи дахиад манай гудамжаар явж байна уу та? Сүд харахгүй ч болтой. Аль биш ор. Май авч ялаа. Ngayon ор сүд харахгүй минь. Сүд залуу. За яасан сүд залуугаа? Сүд харахгүй. Мачи. Мох сүд залуу. Мачи. Ихэдэг. Гайгүй мөн сүд харахгүй. Үчилээ түги. Чи яаж үнэ? Цагнаатаа. Цагигор. Чарвтыг тахаадаг. Гайгүй чам хатаах юм. Ой, мама, ой! Эчэ. Бай нөхөр командлагч. Яг тийм. Японы коучд өргөжлүүлэн буудсаар байна. Хятадуудыг голын ирэх шахацгаад гал нээж байна. Тэр хятадууд байгаагүй бол тэд сэтлээд гараад ирэх байсан. Ойлгомжтой. Гүйцэтгэе. Мэдээ нөхөр командлагч. Баяртай. Хятадын нөхдүүдэд туслах шийдвэр гарч. Их сайн. Энэ маш сайн байна. За Арнольд Францевич хэнд даалгах. Өдөө хатгалга байж болцсохгүй. Тохирсон ёсоор нөхөр Трофимовт даалгая. Туршлагатай дарга. Шийдэмгийн хамгийн гол нь төвчээртэй. Маш төвчээртэй нөхөртэй. Тийм ээ, чиний зөв. Трофимов ч туршлагатай залуу шүү. Санал нэг байна. Энэ хятад таны хэлхийд юм уу таасуусан. Сайн байна уу? Сайн байна уу? Таны нэр хэн бэ гэж асууж байна? Миний хүү. Алексей. Танд гэр бүл бие юу нөхөр дарга? Би Егорка 5 дугаар төгсөж байгаа. Төсөж өгнө. Миний хүү л дээ.
Харин Любаша ангаахын дэдэд сурч байгаа. 他说他有家，他的儿子叶孤儿快念完5年级了，他的爱人刘巴莎在医学院里学习。看来好嘛。 Тэдний бие сайн уу гэж нөхөр Ван асууж байна. Маш сайн байгаа. Эрүүл мэнд нь ийм. Комиссар, тэнд норж дарсан хүмүүс хүүхдүүд байна. Тэдэнд түүдийг асааж өгөх юмсан. Ойлголоо. Тэднийг хоололцохгүй зүгээрсэн. Ойлголоо. Уучлаарай нөхөр Ван намайг завираач гинэ. Ойлгож байна. Тань чашаа хөвшинчэд төрчин. Тань чашаа. Чи мөн үү биш үү гэж бодсон. Чи юу шүү? Сайн уу чи? Өсөж байгаа үстэй. Би хагалгаанд ороод цаадчихлаа. Өнөөдөр миний хувьд ямар өдөр гэж? Анх удаа профессор Архангельскийд тусалсан. Тэр яаж ажиллахыг чи харсан ч болоос маш хэцүү мессажийг 20 минутанд хийдэг. Хагалгааны дараа надад талархал илэрхийлж намайг 3 дугаар дамжааных гэж итгэж чадахгүй байсан шүү. Энэ удаа бас яасан бэ? Би яагаад гэж асууж байна шүү. Зөвхөн сайн үйл хэргийн төлөө л зодтолдох хэрэгтэй. Зөв хэрэгэ. За тэгвэл явж нүрээ угаа. Иван чи яаж яваад тэнд очих вэ? Зөвлөж тэмцсэн. Хятад нөхдөдөд туслаж байна. Хэцүү байна уу? Даваад гарна. Бид тэр чаргандаа баригдаад байна. Хүүхнүүд, шархтнууд гээд. Гэхдээ зүгээр харин чи яаж жоохон байна та. Актен сурч байгаа. Энд дадлах хийхээр ирсэн юм. Бүтэн жил гэр бүлээ харсангүй. Амралтахгүй юм. Гээ орж байна. Би явлаа. Би Таня хайртай. Игор чи хайцны уран зохиолд автны иж тохирсон шүү дээ. Сонс. Платон Каратагийн дүрээр Орсын агуулж зохиолч болил доо. Яасан чи Толстой дургүй мүү? Би Толстой тайртай. Би тэдэнд бүгд нь хайртай. Гэхдээ хөлөөд өгнө. Би зүгээр л ойлгохгүй. Андрийг шашахгүй яаж болно вэ? Чам Наташа таалагдгүй. Таалагддаг. Гэхдээ тэр яах гэж Перкес уусан юм бэ? Дахиад нэг мөдөө авчих юм чи ойлгох болно. Тэгэхээр сонс. Платон Каратай өдөөс үртээ асрыг ачаа үрч яваа. Евангелийн зарчмуудын Юу гэнэ? Христийн шашны ойлгож байна уу? Сор хүч тийм юм байхгүй шүү дээ. Тэгээд юу гэж? Чам сонирхолгүй байна уу? Тэгвэл яаж зугаалж болно за? За.
Бас ямар зарчмууд гэлээ? Евангелийн зарчмууд. Үгүй ээ. Экипажууд машин даа. Чи ядаж юм мэдэж авсан уу? Үгүй ээ. Гэхдээ чи санаа зовлтгүй. За. Самбарт гаргуул томоотой байгаарэ. Хэрэг зүүнүүдээ ирмэх юм бол бүгдийг зөв хариулж яана гэсэн үг. Харин баруунуудээ. За чи. Сургуулийн захирал. Ороо. Сайн байна уу? Сайн байна. Ээж танилцсан бол Маша. Маша юм уу? Яашгүй дээ. Бид ингэж танилцсан шээ. Очлаарай. За. Тэнэ би байна. Нисэх буудлын дээр үү? Яагаад энэ яаралтай гэж? За ойлголоо. Очлоо. Надад маш харамсалтай байна. Гэхдээ би явах хэрэгтэй болчлоо. Чи юундаа зогсов вэ? Орооч зочноо оруул. Ээж. Аав тийм тохиолдол юу? Үгүй дээ, яалаа гэж. Зүгээр л ажил. Очоо. Машинка би баяртай гэж хэлэхгүй. Нөхөр баригад командлагч одоо яах вэ? Одоохоо. Нөхөр баригад командлагч би болохгүй ойлгож байна уу? Та ойлголоо би балраа штэ. Нөхөр баригад командлагч. Харин энэ бол байлтаны гинжит машин. Чи өөрөө хийсэн үү? Тийм ээ. Чи яагаад маасныг би одоо л ойлголоо. Энэ шин загвар. Сум нэвтрэхгүй зузаан хоёртай. Харин зэвсэглэл нь их буу хоёр бужмааттай. Би хийж дуусааг байгаа юм л да. Энд Энэ чиний аав. бас гинж дугуйна Тэр энд амьдрдаг юм уу? хаанастаа тэр томлолтоор явчихсан юм. Академи төгсөө шууд томлолтоор явсан. Хамгийн гол нь гинжээч бас дугуйгаарч явж болно. Гинж ашиглавал тэр 70 орчим километрийн хурдтай явна. Харин дугуйгаар бол бүр 110 км. Төсөөлж юм. Тэр бүх чадлаа ашиглавал 3 метрийн өргөнтэй шуудаг тор хөмгөө хариг адал гарчих. Харин хий. Ээж Тэр удахгүй ирэх үү? яаралт хаалганд явсан баха. Бас энэ танкны клиренс. Яг доод цэгээс газар хүртэлцээ. Ойролцоогоор Би гэртээ хайрлаа. яасан бэ чам сонирхолгүй юм уу? Үгүй дээ яалаа гэж. Зүгээр л надад дараа яриад өгөөрэй. Маша. Хүсвэл би зургийг чинь дараад өгөх үү? Чам фотоаппарат байгаа юм уу? Аав их. Бриморын цэргийн тойргийн командлагчаас дурсгасан. Танад тал байгаа юу? Энэ жижигхэн байна. Тэнд шүүгэнд байгаа. 47 минут алдчихсан штэ. Дахиад жаахан хүлээе. Би чадахгүй нөхөр баригад командлагч. Чадахгүй ойлгож байна уу? Нэг ч минут чадахгүй. Цаг Асаа. мэдээ асаа. Алексей яасан бэ? Тэр яасан? Мэдхгүй. Би бодохдоо та яга юу биш гэ. Хаанастаа ажил дээр тавшил юу биш гэ. Тавшилтаа юу биш гэ. Их хэрэггүй. Уучлаарай Ваня. Би Алюшкаг л гэж бодлоо. Тэгж санагдсан. Би дайран өнгөрч явна. Нисгчээсээ гуйж 30 минут ууцаад явъя гэж бодсон юм. Нэр тийм залтаад мартчихсангүй. Энэ Егор тавьчихсан юм. Та тэндээс ирээ юу? Нөхөр баригад командлагч би хүлээж чадахгүй. Баяртай Любочка. Баяртай. Би бодорой. Баяртай. Любочка. Надад та нараас өөр хинч байхгүй шүү. Тоотоо хинч. Та нарыг энэ тухай мэдээсэй гэж хүсэж байна. Мэдээрэй. Танаас бас Алёшигаас өөр хинч байхгүй шүү.
Болж байна уу? Арай болоогүй. Бодох уу? Хүлээж. Одоо болсон. Айдав. Садись сюда. Энд сууч. Смотри сюда. Биш хараарай. За, Улыбнись. инээмсэглээрэй. Тэсэрэ дүүмэн. Дүүмэн зогсож байна. Сайн байна. Баяр. Чамэдүү. Мерси. Ямар их чимээси. Аймаг очиж байсан. Alguien viene. Ven, Potoite. Cuidado que viene herido. Энэ залууд ямар нэг ярсан мэдээ байгаа. Арнорончо. Músculos milioioides, músculos digástricos, músculos genealosos, músculos milioioides, músculos digástricos. No puedo tratar de... Амны хөндийн үзүүр мөөрийн хавхалд нь дөрвөн булчингаар тогтно. Musculus milioides, musculus musculus. Хой. Сэж ирхэлэн шүү. Алёшка! Алёша! Алёшенька! Егор! Аав нэрлээ!
Бууж өгье. Устала я, Алексей. Алексей, би ядарч байна. Ойлгож байна уу? Ядарсан. Всю жизнь я Би насан туршдаа хүлээлээ. ждала, когда Чамайг Туркестанд басмачуудтай тулалдаж байхад хүлээсэн. Павлоградын тал нутагт Гудриашин дээрэмчдийг хөөж явахад ч хүлээсэн. Эмнэлэгт хэвдэж байхад ч бас суралцж байхад ч хүлээсэн. Чамайг тамилтаар явахад ч би зөвхөн хүлээж суудаг. Эртэл ч хүлээсэн. вечером по 3 Чи оройн нэрийг харин өглөө нь юмаа бэлтгэж хэлдэг. куда собираешься? Хаашаа явах юм бэ Алексей? Хватит. Хангалттай. Мне надоело. Би засгийн даантай энэ бүх тавилганаас залхаж гүйцлээ. Я в Москве. Би Москвад амьдрахыг хүсэж байна. Ойлгож байна уу? Москвад. Я там родилась. Би тэнд төрсөн. Ну почему? Чи яагаад амьдралдаа ганц удаа ширээ шааж аваад шаардаж болдгүй юм бэ? Я уж не говорю о себе. Би өөрийнхөө төлөөч биш. Я не позволю. Ятаж хүүгээ бодооч. Тэрний хичээлийн жилийн дундуур шилжүүлж тасалдуулахыг би зөвшөөрөхгүй. Би 6 дахь сургуулиас олж ийн. Энэ бүхний дараа чи муудун авлаа гэж дагнаж болох уу? Бас би ч гэсэн Алексей хүн. Хүн ойлгож байна уу? Би сургуулиа төгсөх хэрэгтэй байна. Если ты Харин чи бидний таахгүй л өөрөө мэд. в конце концов Эцэст бид хоёр ганцаараа амьдраад тасчлаа. когда есть Би хэзээ явах яаша. Нэг өдөр юу баша. Юм авилт. Чи ядаж цахилгаан явуулчихгүй дээ. Би ядаж бэлүү хийх байсан. Эдээд. Миний бяцхаур. Цэцгийн тас төрөхгүй яа. Сонс бяцхаур. Чамаг яасан гэж хэлээгүү. Унш та нөхөр хашууч. 5 хоногийн чөлөө. Сонсоо ээжээ. 5 хоног. Бүтэн 5 хоног шүү. Энэ тушаадах нь хэсэг байна. Байданы болон улс төрийн бэлтгэл онцгой амжилт гаргасны төлөө. Эдээд. Бурхан минь надад жигнэг байгаа штэ. Ээжтэй бэлэг авчрахаа мартаагүй үстэй. Тэр шүү. Чи хаач юм бэ? Ээж уучлаарай. Таг мартчихвал энийг танд. Баярлалаа. За, зүгээр дээ ээж. Болно. Юу авалгүй мөнгө хэмнэ. Зармаг. За яасан. Шин танк эзэмшиж байна уу? Аваа. Надад 20 рубль хэрэгтэй байна. Яах гэж? Тий завах. Би явлаа. Хаашаа явна гэж? Тэг хэрэгтэй байна. Тэг хэрэгтэй гэж үгсүүгүй. Ээж нь тэрнийг харж ханахгүй байхад тэрийг амжаагүй шахуу байж явах юм байх. Тэг хэрэгтэй гэж жолдраажаал. Чи хаашаа ч явахгүй. Явна. Би үгүй гэж байна. Би амлчихсан. Ачуура мэдээж маашаа төгөр авсан биз. Ээжтэй көмөдсөн чинь яамаа та. Миний мөнгө хаана вэ? Хорин рубль хүрэх юм уу? Хүрнэ. Хэзээ явах юм? Өнөөрөө. Баярлалаа. Баярлалаа гэн шүү. Ээжтэй юу гэж хэлэх вэ?
Москвагаас ярьж байна. Өнөөдөр өдрийн 12 цагт засгийн газрын чухал мэдээг радиогоор дамжуулна. Ирчиж. Би амласан шүү дээ. Амсахгүй аж болох л байсан шүү дээ. Сүртийн. Харин би чамаа хүлээсэ. Германы фашистийн булан эсрэгчидтэй хийсэн тэмцлийн фронт дээр командын даалгаврыг үлгэр жишээ биелүүлж эрхийг зэрэг гаргасны төлөө гвардийн Ахмад Трофимов Георгий Алексеевич эх орны дайны 1-р зэргийн одонгоор шагн сугаа. Чадахгүй. Үгүй одоо чадахгүй. Чадвал хүлээж. Сайн уу хүүхнүүд аа? Чи Александр Никоноровичийг хараагүй. Тэш яваа. Ажил яаж? Хүрээ авахгүй дуусчих. Хүрээ. Хараачихгүй. Мен бороо. Александр Никонорович. Александр Никонорович, энэ нэмэлт баримтууд хоол хүнсээ аваад ярилдаач. Үүрэл хөдлөш маш хүнд цуу байгаа. Мэдээ. 1 2 3 зөөмөр төрүүл. Чигээрээ. Дэлкина жагсаалдор зүүн 1 2 3. За, ор. Любовь Андреевна, тэнд таны нэг бүсгүй асуугаад байна. Хүүхэд тэрчиж, тэрэнд юу гэж хэлэх вэ? Одоо хоочлоо. Та намайг асуусан уу бүсгүй? Танд түүх үзсэн дуучлаарай Любовь Андреевна. Та намайг танихгүй байна уу? Би Маша байна. Маша Белкина. Бурхан минь гэж Машинка. Зайлг нас орооч. Алло, би туслая. Ороор Машинка ороод ир. Чи хүүхдээ яагаад хар шөнөөр тэрвэрч явдаг вэ? Хуцаа зайл. Охин уу? Маша чи зэрэгтэй юм аа. Нэр нь хин бэ? Иван. Би нэг л ойлгохгүй байна. Чи айрамдах юм уу? Холбоочны сургууль төгсөж байгаа. Маргааш манайхныг фронт руу явуулна. Харин намайг үлдээсэн. Хүүхдтэй учраас. Чи тэрнийг ээж дээрээ үлдээчихгүй яасан юм бэ? Ээж амь өргөцсөн. Та тамхи татдаг уу? Харин би татлаа. Любовь Андреевна, би таныг зөндөө их хайсан. Захиа бичсэн. Харин өнөөдөр хараад маш их баярлалаа. Танаас гадна надад ганцхан л ойр татны хүү ийцсэн. Игор. Бид хамгийн сүүлд 42 оны 5 дугаар сард уулзсан. Любовь Андреевна, та Ванийг аваад үлдчихдэг үү? Би фронт руу явах ёстой. Чи хүүгээ өсгөх ёстой. Миний ээж Германд дүүжсэн. Любовь Андреевна, та ачлуу очиж уншиж магадгүй. Сайн байна. Ухаантайгүй шүү. Яа идэр. Ээжийнхээ өмнөөс. За юу? Аавынхаа өмнөөс.
аавынхаа өмнөөс Болгоомжтой өргөөрэй. Танаас олдох байх юм да. Бид чамайг олно. Хаяг ангийн дугаараа мэдэрч бүх юм зүгээр. Чөчрөөр хаашаа яваад байна? Буцаад! Буцаад! Женя! Зосимо! Женя! Одоохон зогсож хаашаа зүтгэхэд байна? Гал тэрэгний дарга хаана байна? Хоёрдугаар хугаан тугаа. зүтгүүрээ цооны нөгөө төр тооцож гэж машин нисэд хэл. Хэн гал тэрэгний дарга? Би байна. Германы танк төмрөд орж ирсэн. Одоохон буцаад яв. Хаашаа зүтгээд байгаа юм бэ? Одоохон буц. Аня, Вера, надтай. Замнуурнуудаа аваад наадья тусалцгаа. Та ойлгож байна уу? Ойлгож байна. Бүх шахтнуудаа авчиж чадал эндээс хүрсэн. Би тань тушаач байна. Би комендант. Тайван бай. Одоо гал тэргэнд очиж ирэх болно. Цэргийн шүүхэд өгөнтэй гайгүй. Дууга тат. Багаануудын хоёр дахь хаалгыг онгож эхлээд хүнд шахтнуудыг ачна. Зогс! Зогсооч! Айдын зогсооч! Бүгд байрандаа үлдэцгээ. Офицерууд, коммунистууд над дээр. Артаа зэвсэг барьж чадах хүн бүхэн оргилтын байр эзэцгээ. Танкуудыг аатуул. Прозвучал в лесу прифронтовой, и каждый слушал и мечтал о чем-то дорогом, и каждый думал о своей, припомнив ту весну, и каждый знал, Явара. Пусть свет и радость прежних встреч нам светят в трудный час, а коль придется в землю лечь, так это уж только раз. Но пусть и свет в огне вживую бойца не устрашит, и что положено кому друзья, коль наш серега будет так крепка, пусть наше сердце не замрет, не задрожит рука. Настал вперед, пришла пора. Стреляй. Вот и вот спущу. Водогоя. Танкут! Задуша, манай танкут! Дима! Любовь Андреевна. Заяас. Бүх шахтнуудыг ятсан. Гэхдээ тэд манай бацаас хоёр дахь их үе. Албаны бүх тасгаануудаас бол өөрсдөө чиглэж явах. Тэд Петка над руу хашгирсан. Тамхилаач тэрнийг орж ачиггүй Фриц бодоо бодгож Петкагаас зөвхөн канцлд үлдсэн. Ох юм өгөөч. Ямаа осгооч. Ох юм өгч болохгүй. Доолоо. Ойлголоо. Гэрэлгүй захаа бичхийс амьд үлдсэн гэж мэдэгдэж
Хараа хийсэн үү? Хийлээ Любов Андреевна. Би босох гэж чадаагүй. Хүссэн боловч чадаагүй. Харин миний найз Койлка босоод ирсэн. Шаргацсан боловч боссон. Тэр одоо танкруудын эсрэг тулж байгаа. Харин намайг ард тал руу аваад явж байна. Гомдмор. Зүгээр дээ зүгээр тайвширч ичсэн болсон. Чи орсоор ярих орсоор. Орсоор ойлгоно л да даанч хэлж чадахгүй. Нээж захиа авсан. Манай тосхныг чөлөөлсөн гэж бичжээ. Тарай тарих хэрэгтэй. Гэтэл өвчүүд байхгүй гэр. Катя. Өвгнийг хагалгаанд бэлд. Өвчөлтөй хэлж магадгүй. Энд битгий давсан хүйтэн байна. Одоо орлоо. Тэм татаж болно үстэй. Тийм ээ болно. Вагон руу орж болт хийх. Даяач. Жаахан тэсэрээ. Надя хурдан дуусгаарай. Одоо Любов Андреевна би баруун дуусч байна. Юу харин чи юунд авъя вэ? А? Марин, ястан авах уу? Ма. Миний бороо нөхөр цэргийн чи нэг хамтан ганцаархнаа байхаар нь би жаахан саатуулсан юм. Өөр зүйлгүй. Зүгээрээ явж болтоо хийлээ дээ. Ах минь би чи уурлаарай. Би тэрэнд яатан өгчихсэн. Баярлалаа. Унтдгүй. Надад баярлалаа явж амарлаа. Ой, камчи меня. За. Разрешите? Орж ирсэн. Любовь Андреевна, удахгүй үлтэн дээр зогсон. Нас орохтой гасны буулгах хэрэгтэй. Өө миний нялханд. Катюша тэрнийг бит хэрэглэл. Полковник Федоров. Хоорондоо Федоров. Поливара не Толгойд сумны шахалтай. Алив. Сержант Муса. Түрүүч Мусато тэдэнд олон удаа шархацсан. Рядовой Кравченко. Байгач Кравченко гавлын ясны хүнд шархтай. Старший лейтенант. Ахлах төслөгч Кравцов доод мөчнүүдийн өвчлөлт татсан. Танкист. Танкч 3 дахь зэргийн төлөв. Любов Андреевна бичвэрийн талгай. Арслан ч гэжтэй тэдэнд ядаж соёо чалга. Тийм биш ээ хүмүүс. Тэн жирэнчнийг арслангууд биш, алдартай арслангууд. Хангаж. Би мэднэ. Та тэр хол хамааникаас имээд түлээ хэрхэн барьж ирсний чинь. Бас удаан би чи тухайч мэднэ. Энийг над имээ мянга ярьсан. Тийм би. Өө, тэгснээс амтны хүрээлээ орё л доо. Чиний чиг 14 цагт дуусах уу? Аа биш ээ, харин яг тийм. Тийм байж юу яс амтны хүрээлэн. Майн, тэчинкапек. Исварвын сургууль зогсоол. Мэдлээ. Ингүүл өөр хэрэг штэ. Аяа шинжний хөвтөрчгүй яа. Хүүхэд биш ээ, харин цэрэг. Тэгээд ч бүгдийг мэддэг болсон. Aussi-toi dans un taxi, s'il vous plaît, et viens vite à l'école. Merci, madame, je le ferai.
Алиуша, энэ үнэхээр соёогүй юм байна шүү дээ. Болзааруулах хэрэггүй юм аа. Бас тэрнийг хэлдэхэ боё. Би идэж байна гэж чи яагаад бод? Өдөө багасаа такси даад. Буурах юм гэж чи цаанцаар ойлгодог болтол 30 жил ч болсонгүй шүү. Такс гэдэг үгийг жинхэнэ усан тэнэг хүнд ойлгохгүй байх. Гэхдээ Алиуша, хүү маань яаж сургууль хүрэх бол гэж би санаа. Бусадтай л адил хүрчихнэ. Любашенька. Цэргийн сахилга бат гэж юу болохыг тэр маш сайн ойлгож байгаа. Яста ховдог амт юм аа. Танай ирээгүй байна. Чи төргөч нүдний шилж бас алга. Мэ. Бас энийг ав. Байна уу? Ванечка. Сайн уу хүм? Эмээ. Би очиж чадахгүй нэ. Юу болов Ванечка? Явуулахгүй байна. Валерка жижигтэй хоёр компад өгөө шалган нэвтрүүлгээр гаргаж уцтах боломж олгоно гэсэн. Ямар Валерка? Байна уу? Байна уу Ванечка? Байна уу? Тэнд юу болов? Тэнд нэг компот болж. Энэ ашиг чаачуудаа ойрхон батараа. Трофимов сан зүдэг. За чаа. Сахилга бат зөрчтэй та нар бүгд л мастерууд. Нөхөр генерал цэргийн сахилга бат зөрчсөн бүлэг сонсогчд болно. Зөрчигчд юм биз дээ. Энэ дэлдэн нөхөрч болсон. Яг тийм. Би тэрнтэй ярилцж болох уу? Сонсогч Трофимов. Би Генерал дээр. мэдээ. Нөхөр генерал явахыг зөвшөөрнө. Готом шиг. Сонсогч Трофимов. Хэрэг та генерал намайг тоохгүй байгаа бол ядаж эмээгийнхээ нервийг хайрладаг байгаа да. Носа татхаархи юу болсныг хэлдэг. Би хоёр нивадэр яасан гэж. намайг би нөгөө Гонгийн хавал. Команд өгөх чанга хоолойгоо гарга. Этик. би хотолцсон. Юунаас? Чөлөөний хугацаанаас Тийм байж. Чи хаагур тэнсэн сонирн байна. Ягаад өгөөлчөв? Хариулаач. усны үхэр харсан. Амьтны хүрээлэнд үү? Яг тийм. Сонирн байна. Чи амьтны хүрээлэг үзэх мөнгийг хаанаас авдаг вүлээ гэсэн асуулт байна. Яв Ванечка ажиллахи. Яв. Мэргэжлээ дээшлүүл. Он сурлагтан. Бүтэлгүй амьтан гэж. Аюушка би энэ бүгдийг аль өчигдөр Тэр тусмаа гайхаж байна. Эмээгwa та одоо болтол ойлгоогүй гэж үү? Энэ инхри зөөлөн цангаараа чи ирээдүйн офицерыг эвдэж байна гэдгийг. Үгүй болоо. Ваняг зэргийн гүжирмэг эр биш, харин гоё сайхан зүйлийг үнэлж чаддаг хүн болж байгаад би баярлж байна. Жишээ нь усны үхэр үү? Тийм шүү. Усны үхэр ч гэсэн. Үгүй, Иван Валерий офицер болохгүй. Нэгэнт чи хувь хүн болж бүрэлдэх процесс нь оролцоод байгаа болохоор бүтэхгүй. Тэгээд чиний онц сургалтын тухай ярих авъя. Миний ойлгосноор та сургуулийн захиралтай очиж уулзахгүй юм тийм үү? Та зөв ойлгож. Уучлаарай. Миний нүдний шил хаана вэ? Тийм ээ, өсчингээр ороо. За илтгэнэ. Маяг та нөхөр орондоо. Чанга хүн шүү. Хосож Гаврилов байна. Яг тийм. Маргааш 11 цагт. Генерал Трофимов. Амрыг ирээ нөхөр генерал. Намайг 12 цагт иргэсэн. Надад хэлээ. Генерал таны хүлээж байгаа. Та орно.
Орж болох уу? Ор. Хөөшин чипэрчин таньчлаа гэж сонсонгүй шүү. Таньчлаа. Зүгээр л чамаа гэж бодсонгүй. Суугач. Өрөөнд чинь тамхи татаж болох уу генерал? Баггүй. Сум даргих уу? Хадгалаа шүү. Сайн байна. Жинхэнэ ирэх хүн байдгүй лээ. Алёша, амьдрал дэжгүй. Юу басна? Игор одоо хоорондоо болчихсон үстэй. Егор амарч. Уучлаарай Алексей. Уучлаарай. Би мэдээгүй шүү. Тийм мэрэгжил байдаг юм. Их орноо хамгаалах гэж. Ууцгай Алёша. Игорын гигэн дурсгалыг хүндэтгэе. Их орныхон төлөө амиа алдсан бүх хүмүүсийн гигэн дурсгалд. Уучлаарай. За. Тийм. Ихтэй. Тийм. Үгүй. Хугацаанд амжихгүй гэж юу гэсэн үг вэ? Биелүүлээд ихтэй. Чи үнэхээр чанга юм аа? Энэ хүндээ гэхэд тэнд чамайг хүмүүс хүлээгээд байна. Бид орой уулзвал яасан? Оройч мэдээж л дээ. Алексей чамтай ярих ажил байна. Өшөө чи цэргийн ангуудаар нүүж явсаар залхахгүй байна. Чамд асар их туршлага байна. Тэрнийг залуу үеийнхэнд өвлүүлэхгүй юм уу? Би тэгж ил байгаа шүү дээ. Цар хүрэн баг байна. Тийм. Сайхан юм. Москва. Академия. Сонирхолтой юм. Гэхдээ юу л даваня? Энд бис надад маш үнэтэй. Энд Егор тулалдаж байсан. Надад ч байна Алексей. Тиймээс би хариугаа өгөх гэж яруулахгүй. Дивиз руу очиж, Леопатаа ярьж зөвл харин дараа нь хойшлуулах ямар хэрэг байна? Юу ба энэ байна? Офицерийн эхнэрийн ясаар хүлээгээд л сууж байна. Чи надад ирсэн хэлэхгүй яасан юм бэ? Хөвшин зэнэг. Сайн байна. Сануу Люба Тропимова. Ваня. Бурхан минь. Ванечка. Баярлалаа. Люба таогтч өөрчлөгдөөгүй байна. Туркестаны санаж байна. Элтэн дундаа айж сандарсан бисkuit. Та яг хിവэрээ вэ? Халинтын чивэр. Буурлал болсон. Бас цээж дүүрэн одонтой. Баярлалаа. Чиний ч гэсэн дутх юм алга. Тийм хагасан тэрний. Нет, ничего. Биш ээ. Манай хамгийн сайн найз Халаан Даргаорова ингэж өмсдөг байсан. Ванечка амьдралдаа ч үзтээ. Гэр бүл өөр хүүхэд. Чи яасан үнэхээр одоо болтол гэрлээгүй гэж үү?
Чиний ихнэр шиг хүнтэй уулзлаагүй. Тэгээд л гэрлээгүй. Өмнө нь болоох хэрэгтэй байж тээ. Төрөхөстэй. Чамаас нь болоох хэрэгтэй. Тийм айхраа улаан өмдтэй хүнээс шүү. За би чараа та. Тэгэхээр аль байлгсаа? Яг зүйлээд орой шийдсэх үү? Орой гэх юу вэ? Юу баш? Биднийг Москвад эргэж санал болгож байна. Москвад. Үгүй дээ Ванечка. Бид гэртээ дивиз рүүгээ хайсан дээ. За ингээд шийдчихлээ. Нөхөр урдаа генерал хашиж генерал трофейнээс тайпал зөвшөөрнө. Энэ чинь бас юм үзэг билээ. Бүтээдгүй нөхөр. Ач хүү? Тийм очтой юм би. Чамаа хин нэггүй ихэрэж. Иван нөхөр урдаа генерал. За сайн уу амтаа. Амрызын нөхөр урдаа генерал. Энэ хагас нь юунд ачиж байна? Команд хоолтой сургуулийн нөхөр урдаа генерал. Яагаад чимдэн тавьяа? Амрыз төсөөлж хайж амна нөхөр урдаа генерал. Хайрж яваа байх нэ. Тэгэхээр нэр нүрэ бодолгүй ачуугийнхэн төлөө гуйж говшаа шүү. Ванечка яваад өөдөө Монголгаас цэргийн мэдээ танаа аваад. Цэргийн мэдээ Монгол зардгүй маа. Би зүгээр л хавдчихъя. Хэрэгтцгээ. Ваня генерали ачуушиг өсгөхийг би хүсэхгүй бай. Хүсэхгүй. Ойлгов уу? Ваня бидэнтэй хамт явна. Тэрний чемоданаа бариад ирэх. Үгүй явахгүй. Харин яг одоо сургууль руугаа бушаад явна. Явган. Чемоданаа бариад. Орхи. Би асууцны хуваараа таны шийдвэрийг өөрчилж нөхөр генерал. Энэ сайхан ачууг аваад яваа гэж хэлсэн. Чи энэгээд явах юмгүй. Очоод өдөр болон шал зүтгэх болно гэж мэд. Шал зүтгэнэ. Маачгүй боо. Дурс. Баярлалаа. За, орой хүлээж бай. Баяртай гэж хэлэхгүй. Генерал, таны дивизийн гавардын танк 12 дор хараад байлдааны бодлого хийхээр явж байна. Нэгдүгээр батальон дараа гавардын ахуйч сэргээ яв. За өргөж дүүс. Мэдлээ нөхөр генерал. Ихтэй таны Москваар шилжүүлж байгаа гэж цэргүүд ярьж байна лээ. Энэ үнэн үү худлаа юу? Замчдаа дахмата. Мэдлээ. Ихтэй та хэлчихлээ нөхөр генерал. Та бүр мөсөн өснө эсвэл юм авах уу? Би таны сахилгад бид бүр мөсөн ирсэн юура. Бүр мөсөн. Бүр мөсөн гинэ. Сахилгад хий нөхөр генерал. Дуртай яар. Дурсая гэж юу гэсэн үг вэ? Химээ. Хийж чадаа шат хэлэхтэй.
Зөвлөлт холбоот улсын батлан хамгаалах яамны сайдын тушаалаар албан үүргээ үлгэр жишээ биелүүж эр зориг баатарлаг гавья байгуулсан. Анги салбарынхаа бие бүрэлдэхүүнийг чадварлаг хүмүүжүүлсэн учраас Ахмад Иван Георгиевич Трофимовт хошууц цолыг хугацаанаас өмнө олгоглоо. От героев былых времен не осталось порой имен. Те, кто приняли смертный бой, стали просто землей и травой. Только грозная доблесть их поселилась в сердцах живых. Этот вечный огонь нам завещанный одним, мы в груди храним. Погляди на моих бойцов, целый свет помнит их в лицо. Вот застыл батальон в строю, снова старых друзей узнаю. Хоть и мне 25, трудный путь им пришлось пройти. Это те, кто в штыки поднимался как один, те, кто брал Берлин. Нет в России семьи такой, где б не памятен был свой герой. И глаза молодых солдат с фотографий увядших глядят. Этот взгляд словно высший суд для ребят, что сейчас растут. И мальчишкам нельзя ни солгать, ни обмануть, ни с пути свернуть.